За гадаадд амьдарч байгаа чамаас би нэг айгүй uncomfortable асуулт асуух уу? Чи гадаадд мөнгө олоод байгаа юу эсвэл баялаг бүтээгээд байгаа юу? Магадгүй чи энэ хоёрыг яг адилхан гэж бас бодож иж магадгүй. But it's actually not the same. Гадаадд амьдарч байгаа бид нэр маш завгүй хөдөлмөрлөдөг шүү дээ. Үнэхээр хөдөлмөр гэдэг зүйлийг бид нэр энийг хөдөлмөр гэдэг юм байна шүү гэдгийг Монголоос гараад гадаадд өөрийнхөө амьдралыг бүтээж эхэлсэн тэр мөчөөс эхэлж ойлгодог тийм ээ. Одоо жишээлбэл Австрали шиг тийм ээ. Зардал маш өндөртэй, амьдралын амжиргааны зардал маш өндөртэй байх юм бол бидний орлого ихэнхдээ байрны түрээс хоол, амьдралын зардал гэх мэтчлэн хүнс гэх мэтчлэн ерөнхийдөө бол амжиргааны маань ингээд зардал ингээд яваад идэг. Бидний хамгийн их энергитэй цаг хугацаа маань 25-аас 45 насны хооронд нэг 15 жилийн дотор л бидний хамгийн оюуны потенциал болон магадгүй яг нөгөө мөнгө олох хөдөлмөрлөх хамгийн одоо бүтээмж нь ингээд хамгийн өндөртэй байгаа яг тэр мөчөд байгаа. Тэр бүгд ингээд гадаадад ингээд амьдарч эхэлснээс хойш 2 3 4 5 6 7 8 нэг л мэт ингээд 10 жил ингээд айгу хурдан болчихсон байдаг тий. 10 жилийн дараа бидний ингээд аваад байсан цалин гэдэг зүйлээс яг юу үлдэж ямар хөрөнгө бүтээвэ гэд ингээд бид нар өөрөөсөө асуух юм бол чиний минь хувьд хариулт маш үнэнчээр юу байх вэ? Би энэ жил Financial Freedom Academy нэгээд 56 founding member-тайгаа 2026 оны турш санхүүгийн эрхчлөөний системд ингээд суралцаж байгаа. Founding member-ууд маань санхүүгийн яг тийм бодит системгүйгээр 15 жилийн дараа яг ямар байдлаар хаана амьдрах гэдэг. Би хэрвээ хөрөнгө бүтээх гэдэг юм бол яг ямар төрлийн хөрөнгө бүтээх гэдэг. Санхүүгийн эрхчлөө гэж юу нь яг миний хувьд юу юм бэ гэдэг дээр маш тодорхой хариулт өрөөсөө байхгүй аялаа эхлүүлжсэн бол би яг одоо ингээд хөтөлбөр маань ингээд хоёр дахь хаслуугаа ингээд ороо явж байгаа. Бид нар ингээд mid year reflection хийгээд явж байгаа л да. Тэрийг би ингээд уншаа сууж байна. Тэрэн дээр ингээд нэг хөөрхөн ментий маань тэгсэн байна. Би санхүүгийн эрхчлөөний аялалд гарснаас хойш санхүүгийн хувьд яг хаана байна вэ гэдгийг маш тодор харлаа гэсэн юм. So for me, this is a mission accomplished. Яагаад вэ гэхлээр энэ ментий маань эх 10 жилээ маш ухамсартайгаар санхүүгийн хувьд төлөвлөнө. Time freedom гэдэг зүйлийг бий болгохын тулд маш ухамсартайгаар хөдөлмөрлөнө. Тийм болохоор би гадаадд амьдарч байгаа чамдаа зориулаад money wealth map гэдэг зүйлийг ингээд бүтээсэн байгаа. Энэ money map маань юу вэ гэхлээр гадаадд амьдарч байгаа бидний хувьд санхүүгийн эрхчлөөнд хүрэхийн тулд нэг явах нэг тийм замнал байгаа юм л та. Бид нар замналыг ингээд сүүлийн 7 жил ингээд өөрийнхөө амьдрал дээр хэрэгжүүлээд хөөрхөн ингээд ахицтай ингээд явж байгаа. Тэрийг ч гэсэн би өөрийнхөө founding member дотор ингээд зааж байгаа. Тэр замналын чим нь яг хаана нь явж байна вэ гэдгийг тодорхойлох тийм тусгай нэг тийм зураглал тодорхойлох map байгаа.